Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Банзарчин Оюумаа гэдэг. Би бизнес ертөнцид төхөл тавиад ардаа 10 жилиг өнгөрөөсөн байна. Энэ хугацаанд хэд хэдэн компаниг үүсгэн байгуулж дэлхийд 5 улсад үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд би өөрийнхөө мэдлэг, оюун, хувийн туршлага, арга барилаасаа олон монгол залуучуудаа хуваалцаж, тэднийг бас амьдралын өөр төвшөнд гаргахад өөрийнхөө мэдлэгээс хуваалцаар шийдэж, хувийн сургалтуудаа явуулж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ хувь хүний хөгжлийн сургалтуудыг нэлээд хэдэн удаа явуулж хүмүүст их амжилттай хүрсэн байгаа. Харин би удахгүй амжилттай хүний сэтгэлгээ төлөвшүүлж өр бүтээмж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тренинг сургалтыг явуулах гэж байгаа. Тэгэхээр хэрвээ та цаг хугацаа чинь үр бүтээмжгүй, таны орлого нэг сайн нэмэгдэхгүй, амьдралдаа та нэг л амжилтанд хүрэхгүй байвал та дөрвөн түвшний энергийг алдаад байна гэсэн үг. Тэгэхээр ямар дөрвөн түвшний энерги вэ гэхээр нэгдүгээрт оюуны энерги, хоёрдугаарт сэтгэлийн энерги, сэтгэл хөдлөлийн энерги, бие хүчний энерги. Тэгэхээр энэ дөрвөн төрлийн энергийг яаж нэмэгдүүлэх вэ, хэрхэн нэмэгдүүлэх вэ? 24 цагийг яаж үр бүтээлтэд ашиглах тухай энэ сургалт явагдах юм аа. Тэгээ энэ сургалтын нэг онцлог нь бол танд дадал эзэмшүүлэх маш олон дасгал ажлуудыг хийх болно. Тэгэхээр би өөрөө амьдралдаа бас их өөрийгөө хэрэгжүүлж арга барилуудыг хийх, үр бүтээлд нэмэгдүүлэх арга барилуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Сая энэ 100 их чи би 7-8 дугаар сард хүмүүсийг амраа явцаа хоогоор нь бол өөрийгөө дайчиж өглөө 5-6 цагийн хооронд босож цаг минут болгоныг үр бүтээмжтэй ашигласнараа 2 жилийн хугацаанд хийгээгүй ажлаа одоо 2 сарын хугацаанд амжуулсан юм аа. За мэдээж энэ хугацаанд бол би яаж онлайн дээр их сайн ажил сурах уу, интернет яаж сайн ажил сурах уу, өөрийгөө хүмүүст яаж таниулах уу, яаж хэрэглэгчдийг өөртөө татах уу, яаж хамтрагчнараа бий болох уу гэдэг олон арга барилуудыг эзэмшсэн байгаа. Тэр энэ талаар бас энэ сургалтаар хуваалцуулна. За ингээд сургалтанд оролцсон хүний тоо хязгаартаа тул та яараараа ингээд та бүхэндээ амжилт хүсье. Утгагүй сургалтаар уулзцгаая. Түр баяртай.